би өөрийнхөө байр суурийг илэрхийлье. Гэхдээ миний байр суурь хуульч хүний хувьд энэ хуулийн салбарт 20 жил ажиллаж байгаа хүний хувьд үндсэн хуульд үнэнч байх тангараг хуульчид өргөдөг. Тийм учраас би өнөөдрийнхөө байр суурь бол би улс төрийн гэхээс илүү хуульч хүний хувьд бол энэ өнөөдрийн байр суурийг илэрхийлэх нь зөв баха гэж бодож бас байр сууриа илэрхийлж байна. За нэг 3 үндслээр би үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг би хүлээж авах ёстой гэж харж байгаа. За нэгдүгээрт бидний маргааны гол үндсэл болоод байгаа энэ хүний сонгогдох эрхийн асуудал мөн үгүй л мөн. Дээрээс нь хамгийн гол нь хуулиар бид нар хүний сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа явдал нь өөрөө үндсэн хуулийн зөрчил. Хүний үндсэн эрхийг хязгаарлах тохиолдолд хамгийн бага түвшинд, хамгийн зохион байгуулалттай түвшинд одоо хязгаарлах ийм боломжтой бүх боломжийг ашиглах ёстой гэдэг үндсэн хуулийн үзэл санаа байгаа даа. Гэтэл бид нар хүний энэ эрхийг хязгаарлахдаа зохион байгуулалтын үед янз бүрийн асуудал гарч магадгүй. Улс төрийн шинжилгээ ухааны хувьд ийм асуудал гарч магадгүй гэдэг энэ үндслүүд нь өөрөө хангалттай хэмжээнд энэ хүний үндсэн эрхийг хязгаарлах үндслэл бий бол хувьдаа болж чадахгүй байна гэж үзэж байгаа гэсэн үг. За хоёрдугаарт түүхчилсэн судалгааг бол судлаачид бол хийдэг. Заавал одоо тухайн цаг үед амьдарч исэн 92 онд үндсэн хууль баталж исэн хүмүүсээс одоо байж иж бас асуудлыг шийдэх гэдэг бол өөрөө бас их хит өрөөсгөл явцсан. Судлаачдын арга барилууд, за судалгааны арга зүйдээр бол энэ түүхчилсэн судалгааг зайлшгүй хийдэг. Тийм ч учраас одоо бүх улсын хурлын гишүүдэд 92 оны үндсэн хуулийн тэмдэглэлийг бүгдэнд нь тарааж өгсөн бах. Энэ бол бас их утга учиртай гэж би бол хувьдаа харж байгаа. Бид нар бүгдээрээ түүхчилсэн судалгаагаа давхар хийж явах ёстой. Тэгэхээр бол бид нар бас ийм одоо шинжилгээ ухааны түвшний судалгааны энэ зарим зүйлүүд дээр бас хүлээн зөвшөөрч хандах ёстой болов уу гэж харж байгаа. За 3 дугаарт улс төрийн шинжилгээ ухааны хувьд бөгөөд улс төрийн намын төлөвшөл сонголтын тухайд ийм одоо бас үндслүүд нэлээд гарч ирж байгаа шүү байна. Гэхдээ яг харамсалтай нь одоо бидний гар дээр улсын хурлын гишүүдийн хувьд бол гишүүдэд яг энэ улс төрийн шинжилгээ ухааны талаас энэ цэцгийн шийдвэр ийм үндслэлээр болохгүй байгаамаа гэдэг яг ийм одоо судалгааны одоо баримтууд бол хараахан ирээгүй байна. Би бас өөрийнхөө хэмжээгээр зүгээр интернетээс л хайсан. За өөр газраас бол би хайж үнэхээр амжсангүй бас. Тэгэхээр бас улс төрийн шинжилгээ ухааны талаасаа бас ямар гарц гаргалгаа ямар үндслэл байдг юм болоо гэдгийг мэдээж хайж олж уншиж судлах гэж бол оролцсон. Тэгэхээр энэ 3 үндслэлээр би бол цэцгийн дүгнэлтийг бол манай улсын хурл бол хүлээж авах ёстой гэж харж байгаа. Тэгэхээр үндсэн хуулиндаа ямагт үнэнч байх ийм тангарагаа бол бас санджаах үүрэгтэй хүний хувьд бол би өнөөдөр энэ байр сууриа илэрхийллээ. За баярлалаа.